Та ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн хэмжээний дараа подкастын экспертийн өнцөг болон сонсож байна. Энэхүү бүтээлийг Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны захиучлаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмдээ хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн төслийн хүрээнд бүтээг. Үүнд тусгацсан агуулга нь зөвхөн 40 экспертийн хариуцлага бөгөөд Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болно. За сайн байцгаана уу? Хөлөмжийн дараа подкастын экспертийн өнцөг болонгийн ээлжтчин эксперт орж ирэхэд бэлэн болсон байна. Энэ удаад айн салбарын хөлөмжийн хийн шингээл хялгаруулалт уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярилцахаар доктор Цэбэл орж ирээд байна. Танд тавих эхний асуулт нь өөрийгөө товч танилцуулна уу? Та ямар ажил эрхэлдэг вэ? Таны хийдэг ажил уур амьсгалын өөрчлөлтөд яаж холбогддог вэ? Тэгээд таны зорилго вэ? Баярлалаа. Энэ удаагийн подкастнда бас манай айн салбарын төлөөлөл мөн тэгээд энэ чиглэлийн эрдэм шинжилгээний судалгааны ажил дээр бас судалгааны ажлыг эхлүүлээд явж байгаа. Миний бие оролцож байгаа баяртай байна. Тэгээд би бол Монгол Улсын их сургуулийн экологч мэргэжлэр төгссөн. За тэгээд магистр болон докторийн судалгааны ажил бол модны биомасс. За тэгээд модны шингээж байгаа нүүрс зөрөгчийн шингээлт хэрхэн ямар хэмжээтэй байгаа вэ гэдэг сэдвээр магистрийн ажлаа хамгаалсан Солонгос улсад. За түүний дараа бол хамгийн сүүлд 23 онд бол Монгол Улсын их сургуульд яг энэ чиглэлээр докторийн судалгааны ажлыг хийж гүйцэтгээд хамгаалсан юм байгаа. Тэгээ ер нь бол манай оронд сүүлийн 10 орчим жилийн хугацаанд хөлөмжийн хий түүндээ хөлөмжийн хийг үүсгэж байгаа их үүсвэрүүдийн нөхцөл байдал нь ямар байгаа, ямар төвшөнд явж байгаа, олон улстай харьцуулахад хэдийн хэмжээтэй байгаа, ойролцоо юм уу, бид хоцорсон юм уу гэдэг сэдвүүдээр бол ер нь их яриа болон энэ чиглэлийн улсуудын судалгааны ажил, за мөн олон улсын байгууллагуудын хамтарсан төсөл хөтөлбөрүүд бол нэлээд хэрэгжиж байгаа. Ер нь аль салбар дээр. Тэгэхээр үндсэндээ бол ялгаруулж байгаа хүчин зүйлүүдээ бол бид тодорхойлцсон. За бууруулах арга хэмжээ бол хийгээд явж байгаа. За харин сүүлийн жилүүдэд бол ер нь хөлөмжийн шингээлтийг бол нэмэгдүүлэх чиглэл дээр бол нэлээд анхаарч ажиллаж байгаа манай улс. Мөн бодлогын томоохон баримтчгүүдэд бол бас мөн энэ чиглэлийн зорилтуудаа тусгаад өчгсөн. Түүнийгээ даасан хөтөлбөр ажлууд маань бас стратегиар хэрэгжиж явж байгаа юм байдалтай байгаа. Өөрийгөө танилцуулсан танд их баярлалаа. Таны ажилладаг салбарт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хамгийн тулгамдж буй асуудлууд юу байна вэ? Энд бид нар экспертүүдээс 3 хүртэлх асуудлыг хараад ирж тодорхойлохыг хүсэж байгаамаа. За ер нь бол манай айн салбар бол яг хөлөмжийн шингээлтийн чиглэлээр бол шингээлтийн хэмжээгээрээ бол бас нэлээд үзүүлэх хүчин зүйл болсон байгаа. За мөн айн салбараас гадна бол ургамал маань, хөрс маань, намаг маань гэдэг олон их үүсвэрүүд бол нүүрс зөрөгчийг бол тогтоон барих, үүртээ хадгалах, шингээх үүргийг бол гүйцэтгэдэг. За энэ эндээсээ 3 буюу үндэсний тодорхойлох хувь нэмэр 3 дээр бол айн шингээлтийг бол тооцсон байгаа. Тэгээд энэ дээрээс харж байхад ер нь бол манай улс маань бол айн сан бол багтай. Нийт газар нутгийн 8% тал айн сан ойгоор бүрхсэн гэж явдаг. Тэгэхээр энэ маань бол урт хугацаанд бас тодорхой хэмжээгээр нэмэгдэх байх. За мөн үндэсний томоохон хөтөлбөр төлөвлөгөөнүүд бол батлагдчихсан. Тэрний нэг бол тэргүүн бод гэдэг үндэсний хөтөлбөр 21 оноос бол хийжээд яг дунд шатандаа буюу бэлтгэл үе шатанд дуусаад дараагийн эрчимжүүлэх үе шатандаа бол орсон явж байгаа. Энэ маань бол 30 он хүртэл хэрэгжих байгаа. За тэгээ энэ хүрээнд бол бид нар айн салбар маань бол байгалийн ойгоо нөхөн сэргээх дороотсон байгаа бол ойжуулалт хийж байдлаар нөхөн сэргээх. За мөн байгалийн сэргэн ургалтыг дэмжих гэсэн энэ чиглэлүүдээр бол анхаарч ажиллаж байгаа. За хамгийн гол хүчин зүйл үзүүлж байгаа чиглэл маань бол хортон. За ингээд манай ер нь бол байгалийн ойд сүүлийн 5-6 жилээс бол нэлээд хортон шавьжийн нөлөөлөл бол ихссэн, олширсан. За үүнтэй холбоотойгоор бол хамгааллын арга хэмжээнүүд бас стратеги шатаар бол хэрэгжүүлж байгаа. Гэхдээ яг өнөөдрийн бодит байдлаар бол бас төдийлөн хангалттай биш байна л да. За тэгээд түүний дараагийн өөр нэг хүчин зүйл нь бол ой хэрийн төмөр байгаа. За ойн төмөр маань бол сүүлийн бас 2-3 жилийн хугацаанд бол тодорхой хэмжээгээр буурсан. Бас ийм дүн статистикаас харахад бол харагдаж байна. Гэвч энэ жил маань 7 сар 5 сараас өсвөлээд бол төмөр болоод нэлийн гарчихсан. Учираас бол өмнөх жилүүдийн
буурсан дүмэн одоо сэнжлээс эргээд өсөх ийм одоо прогноз харагдаж байгаа шиг байна. Тэгэхээр бид нар бол яг дороотсон ойгоо бол нөхөн сэргээх нөгөө талдаа бол одоо хамгааллын ажлуудаа сая гэж түүн дээрээ анхаарах. За мөн одоо хүн хүч хөрөнгө бол одоо тэр чиглэлээ бас нэлээд чиглүүлвэл одоо үр дүнтэй болоо гэж бодож байгаа. Ер нь бол байгаа ойгоо хамгаалах бол хамгийн одоо гол анхаарал хандуулах одоо цэг маань болчиход байгаа гэж миний хувьд бол үзэж байгаа. За салбарын асуултыг танилцуулсан танд их баярлалаа. Үүний дараагийн асуулт нь энэ асуудлын хамгийн оновчтой шийдэл нь таны бодлоор юу байна вэ? Ер нь бол яг л одоо урт хугацаанд бол төлөвлөсөн ажлууд бол гүйцэтгээд явхад тодорхой хэмжээгээр мэдээж үр дүн гарна. Энэний хажуугаар ойн одоо нөхөн сэргээл дороотсон хамгаалах түүнийг одоо хойжуулалт хийх байдлаар за мөн хортонд өртсөн, төмөрт өртсөн талбайгаа бол анхаарах, түүний одоо сөрөг хүчин зүйлүүдийг бол их усүр дээр бууруулахын чиглэлээр анхаарах ажилтай байгаа. Харин нөгөө талдаа бол судалгаа шинжилгээний ажлуудыг бол бас нэлээд эрчимтэй явуулах одоо шаардлагатай байгаа гэж үзэж байгаа. За миний хийсэн судалгааны дүн болохоор Монгол оронд одоо цөлжилт газрын дороотолт тодорхой хэмжээгээр өртсөн одоо хээрийн бүс нутагт ойжуулалтын талбай байгуулан одоо ингээд мод тарьсан байгаа. За энэ маань бол одоо түрүүч 15 жилийн урт одоо хугацаанд бол ургаад одоо ингээд тухайн одоо орчинд бол бичил одоо ингээд цэрлэгт үеийн байдал одоо хүрээлэн бол үүсгэж гисэн. За ингээд амтан ургамал болон одоо ингээд тухайн орон нутгийг бол одоо эколог болон одоо нийгэм талаас бол ингээд үр дүнгээ үзүүлээд өгөө явчихсан. Ийм судалгааны ажлын талбайнууд дээр судалгаа хийсэн байгаа. Тэгэхээр манай оронд одоо ингээд яг түгээмэл ерөнхийдөө тарьдаг, сайн ургадаг. Бид бүгдээ одоо харьцангуй тариа сурцсан мод маань бол улаас хайлаас гээд зам өмнө дээр бол эдийн засгийн ач холбогдолтой цэцрагна гэдэг бол модыг тарьсан ийм талбай дээр судалгаа хийсэн. Энэ дээрээс харж байхад ер нь 10 орчим настай болсон энэ мод маань тодорхой хэмжээгээр бол хүлэмжийн шингэлтийг бууруулахад одоо хувь нэмрээ оруулаад эхэлсэн буюу нүүрс зөрөгчийг одоо бол өөртөө тодорхой хэмжээгээр шингээсэн байдаг. Энэнийг бол одоо яг тармил ой дээр бол манай одоо Монгол Улсын их сургуулийн экофизиолог генетикийн одоо лаборатори дээр бол хийсэн туршилтын дүнгээр бол баталгаажсан байгаа. За энэ маань бол тодорхой хэмжээгээр нүүрс зөрөгчийг шингээж гисэн өөртөө бол агуулж байдаг. За энийгээ бид нэр баттахын тулд бол одоо нэг бүс нутгийн буюу одоо Үнэ аймагт Хятад ард улсын одоо манай одоо хил залгаа одоо бүс нутаг маань бол харьцангуй одоо манай орны цаг агаар хөрстэй бол тодорхой хэмжээгээр ойролцоо ийм бүс нутагт харьсан навчид одоо энэ адилхан одоо зүйлийн моднуудын эсвэр дүнгуудыг бол харьцуулж үзэхэд ерөнхийдөө ойролцоо байсан. Тэгээд ер нь бол модны одоо нүүрс зөрөгчийн шингэлтийг нэмэгдүүлэхэд бол хоёр хүчин зүйл дээр гол анхаард юм байлаа. Нэгдүгээр бол мэдээж тухайн модны насжилт одоо хэдийн хэмжээний настай байгаагаас шалтгаалаад нүүрс зөрөгчийн шингэлтийг бол одоо ямар хэмжээнд шингээсэн байгааг бол гаргаж ирэхэд одоо чухал нөлөөтэй. Түүний нөгөө хэсэг нь бол одоо арчилгаа хаслахаатай холбоотой буюу тухайн одоо орон нутагта хэрхэн зохицон ургаж байгаагаатай холбоотой нүүрс зөрөгчийн шингээлт маань бас одоо их бага хэмжээгээр одоо ингээд байх нь бол үүнтэй холбоотой. Ер нь бол гол хоёр хүчин зүйл нь бол энэ хоёр хүчин зүйл байдаг гэж судлаачид үздэг. За тэгэхээр одоо ингээд 30 он хүртэл одоо тэрбум мод үндсэн хөдөлгөөнийг хэрэгжүүлснээр бол Монгол оронд бол яг байгалийн аваа сэргээн энэ бол нэг том хүчин зүйл. Нөгөө талдаа бол тармилаа бол одоо тодорхой хэмжээгээр нэмэгдэх хэмжээг хандлагатай байгаа. Тэгэхээр бид нар бол тармилаа буюу навчит мод зам одоо шилмэст модоо тарьснаар хүлэмжийн шингэлтийг бууруулахад одоо тухайн одоо тарьж байгаа мод маань бас хувь нэмрээ оруулах одоо оруулсан байна. За тэгээ энэ хэмжээр нүүрс зөрөгчийг бол өөртөө шингээж хүлэмжийнхийг бууруулахад одоо нэг ийм одоо гол үнцэг маань бол одоо энэ болж өгч байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн судалгааны ажлуудыг бас бүс нутгуудын онцлогтойгоор модны төрөлцөөллийн онцлогтойгоор одоо бас ингэж хийгээд нэмэгдүүлээд анхаарал энэ чиглэлдээ одоо манай судлаач нар судалгааны ажлаа хийвэл бас нэлээд үр дүнтэй болов уу гэж харж байгаа. За шийдлийг дэлгэнгүй танилцуулсан танд их баярлалаа. Бидний танаас асуугаагүй гэхдээ таны хэлмээр байгаа зүйлсийг аваад тэгээд энэ удаагийн ярилцлага өндөрлөё. Ер нь бол одоо ойн шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр бол бодлого тодорхойлцсон одоо тэгээд энэ чиглэлийн одоо төрийн болон төрийн ус байгууллага одоо мод үржүүлэг одоо яг энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн бүр одоо мод тарих сонирхол бол нэмэгдсэн. Модоо бол одоо тариад эхэлчихсэн тийм ээ. Энэ бол одоо бага насны хүүхдээс эхлүүлээд одоо ингээд бүх насны хүмүүс бол сонирхол бол нэмэгдчихсэн энд байгаа. Тэгэхээр харин тарьсан модоо бид нар урт хугацаанд тогтвортой одоо ингээд амьдруулах одоо тал дээр бол нэлээд анхаарах хэрэгтэй. Энэний хамгийн гол одоо хүчин зүйл бол арчилгаа
байдаг. Тэгэхээр арчилгаандаа гараад урт хугацаанд тууштай одоо байснараа бид одоо тармилаа болон одоо байгалийн дороцоо олохыг сэргээхэд бол боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр бүгдээрээ модоо тарцгаая л гэж уриаллаа. За эрдэм мэдлэгээ хуваалцсан танд их баярлалаа. Угаар хүлэмжийн дараа подкастын маань экспертийн өнцөг болонгийн ээлжид ярьцлага туслаа. Та бүхэнд баярлалаа. Та ногоон цаг ураан сал төрийн бас байгууллагын бэлтгэсэн хүлэмжийн дараа подкастын экспертийн өнцөг болонг сонсож туслаа. Энэхүү бүтээлийг Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны захиучлаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмдээ хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн төслийн хүрээнд бүтээг. Үүнд тусгацсан агуулга нь зөвхөн 40 экспертийн хариуцлага бөгөөд Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ногоон цаг ураан сал төрийн бас байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болно.